Аймгийн засаг дарга Галсан нондгоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 23-ны өдөр Манхан суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч засаг даргын зөвлөх Баатар Цорыг, засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Баярсүх, Хүнсгүдэ аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Пүрхүү нар болон хэвлэл мэдээллийн төлөөлөл багтан ажилласан юм. Манхан суманд ажиллах үеэр сумын иргэд хөдөлмөрчдөд аймгийн нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдал 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил 2018 онд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж ажилласнаас гадна малчдын үйлчлэлтийн байдалтай газар дээр нь танилцсан үнэлэлт дүгнэлт өгч зохих арга хэмжээг авч ажиллалаа. За Манхан суманд бид нэр өнөөдөр Манхан сумын Баянгол баг Улаан хүрээ багаараас айдуудаар ороод малчдын үйлчлэлт байдалтай газар дээр танилцсан явж байна. Энэ Манхан сумын хувьд бол цас бас нэгэн зузаан орсон. Тэгээ доор газараа бол нэлээд хөтөн жавартай ийм байна. Ойрын өдрүүдэд нэлээд хөтөн байна гэж малчд бас ярьж байна. Тэгээ мал хотноосоо гарахад бас төвхтэй ийм байдалтай. За малчд маань одоо авсан өвс тэжээд бол нэлээд зарцуулж байгаа. Сумаас бас цог хэмжээний дэмжлэг өгсөн юм байна. За аймаг орон нутгаас өгсөн өвс тэжээлийн нөөц одоо дэмжлэгийг сумын хувьд бол одоо малчдаа тарааж түгээсэн ийм байдалтай байна. За тэгвэл яг малчдын сэтгэл санаа бол бас яг өдрөг тайван байна. Одоо хэд хоногоос бас хөтний эрч намдах учраас малчд маань цаашдаа одоо бас гайгүй дулаан өдрүүд эхлэх юм бол бас байгаа тэжээлээрээ малаа тэжээгээд одоо энэ хаврын одоо жаахан дулаан өдрүүтээ залгачаар бас учир олдох байхаа гэсэн ийм байдалтай байна. За Манхан суманд одоо туслах дэмжих хамтран ажиллах чиглэлийн одоо саналуудыг бас сонсож байна. За Баянгол баг дээр гэхэд одоо Өөшийн голын урсгалыг зэрэг тал руу одоо нэдэ үерж урсдаг болсон юм байна. Тэрийг одоо нааш нь Баянголын одоо тэр боргос гэдгийг одоо тийшээ бас урсгах бэлчээр хамгаалахын чиглэлд бас анхаарах шаардлагатай гэж энийг бас цаашдаа дэмжих хэрэгтэй байна. За сум одоо багийн хүчээр бас мал угаах аятайхан одоо цэг байгуулсан байна. Энийг бас замдаа үзлээ. За ингээд энэ цаашдаа бол Манхан сумд төлөвлөсөн 18-нд хийгдэх ажлуудыг бол бид дэмжиж хамтран ажилланаа. Энэ өвөл хаврыг одоо өнтөө сайхан давахт бас манханчуудаа бас тусалж хамтарч ажилланаа гэсэн юм байдлаар явж байна. Ховд аймгийн хувьд одоо бас нэлээдгүй сумаар ажиллаа, ажлын хэсэг үйлчлэлтийн нөхцөл байдлаа танилцсан ш. Тэгэхээр ер нь аймгийн хэмжээнд ер нь үйлчлэлт ер нь хүндрэлтэй сум ямар сумууд байна? Арцангуй гайгүй байгаа сум ер нь ямар? За манай аймгийн хувьд бол нийт 17 сумаас 13 сум бол хүндэр байгаа. Цас зуудын байдалтай байгаа. За бид нэр байгаа одоо нөөц боломжоо бол бүрэн өгсөн. За цаашдаа бол бид одоо 24 том тендер одоо нээх ёстой. Энэ тендер бол 7000 гаруй одоо пресс өвс 320 одоо тэжээл их хэмжлэн бас нэлээд юмнууд бол бэлэн болно. Энийг бас малчдаа түгэн. За 26 долооноор Монгол Улсын шадар сайд, хөдөө жоохон сайд ийм хүмүүс бас манай Ховд аймагт бол ирж ажиллана. За энэ үеэр улсын нөөцөөс зөх хэмжээний дэмжлэг авна. Ер нь одоо байгаа бүх тэжээл, өвс тэжээлийн нөөц энэ бүх зүйлийг бол малчдаа өгнө түгэн. За энэний хүчээр бол одоо өвөл хаврыг давах ийм боломж бүрдэх байхаа гэж ингэж бодож байгаа. Манхан сумын тухайд энэ жил 596 малчин өрхийн суурьд 258,800 гаруй мал өвлжиж хаварж байгаа юм а. Үүнээс 24 малчин өрх, булган, уянж, алтай мөст, мөн хайрхан Эрдэнүүрэн цэцэг сумдын нутагт малтайгаа отроор өвлжиж байна. Өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд 3192 толгой мал хоригдсон мэдээтэй байна. За Манхан сум маань энэ жил 258,800 толгой мал өвлжиж байгаа. Энэ мал маань одоо 400 гаруй өрхтөр одоо хөдөөж мал аж ахуйн салбар дээр одоо ажиллаж байгаа малчд дээр үйлчж байна. Манай мал аж ахуйн 5 баг би ер нь бол өнгөрсөн зуны зуншлага жоохон таараа гандуухан байсантай холбоотойгоор энэ өвлөө өвсний гарц тааруухан байсантай холбоотойгоор энэ жоохон хүндрэх талтай хандж байгаа. Гэвч яг малчд бол зуны намрын уйлраад малын тарах хүч бол гайгүй авагдсан отор нөөдлийг хийгдэж энэний улмаас өвлөг бас нэг жан гайгүй давж байна. Ер нь бол цас нэ зузаан бол нэг 7-аас дээтэл нэг 20 см-тэй хөрсөж байгаа. Гэвч өтгөө нэг цас орж явах үед бол өтөх хөлдөх талдаа хандаж жоохон хүндрэлтэй байсан. Хөтний эрч жоохон чангараад байгаа. Энэтэй холбоотойгоор бол жижиг төлөвшөдөл бас дарагдах ийм тайцантай бас байсан. Тэгэхдээ одоо бас энэ сүүлийн 3-4 хоногийн хөтний эрчийг давуулах боломж ингэж байгаа. Ер нь бол ич өшний хэмжээд малын жоохон таарахын өвсний гарц муутай болмаагаас ер нь бол уулын багууд бол харганы толгой шавг шарилж руугаа амтсантай хандаж
мал одоо эдээ шилдэг тал руу хандсан байна. За ер нь манхан дээр 1000 гаруй 1030 өрхийн 4212 хүн ам тоологдсон байдیں۔ Тэгээд энэ малчин өрх одоо аймгийн засаг даргын захирамж гарч 11 сард Манхан сумтай бас энэтэй холбоотойгоор миний захирамж гаргаж эндээ малчтад туслах айныг зохион байгуулж байгууллага аж ахуйн нэгж ард иргэд рүү хандсан аян зохион байгуулсан. Энэ хэмжээгээрээ бол бас болох зүйлийг цуглуулсан хандвийн тусламж ирсэн. Энэ хэмжээгээрээ хөдөө агуудаараа бид нэр сүүлийн он гарснаас хойш үндсэн тань 2-3 хэсэг болоод ажиллаж байна. Тэгээд бид нар бол ер нь аймгаас өс онцгой байдлаас нөөцний одоо өс дэжлийн нөөцнөөс бас зох хэмжээний өс дэжлийг бас нийлүүлж ирсэн эхний ээлжийнхэн борлуулагдсан бий. Цаашаад одоо бас бид нэр 20 тонн дэжлийг бас одоо энэ 7 хоногийн сүүлээр 25 гихт Манханда татж авч ажил. Ер нь энийг бол малчтай нэг 16,000 хаваар үнэтэйгээр одоо өгөгдөн. Нэг иймэрхүү чиглэлтэй байгаа. Дээрээс нь малчтай ноос ноолуурын урамшуулалд хамрагдсан малчтайгаа энэ одоо энэ дөртөгтэй кемдэртэгтэй өстэжэлд нь бас үнийг оролцуулна. Өгье гэсэн юм зорилго тавиад ажиллаж байна. Энэ үйл ойрын жилүүдэд болоогүй хүүтэн өвөл болж байгаа нь мал малчтад хүндрэлтэй байгаа юм. Мөн өнгөрсөн 100 ганду байснаас үүдэн өвс ногоо баг гарсан учраас одоо орсон цасны дор ямар ч өвс байхгүй байгаа нь өвлжилт хүндрэхэд ихээхэн нөлөөлж байгааг тус сумын малчид хэлж байлаа. Иймээс цас ханзарч хавртай золлоход мал идэх өвсгүй болж улмаар 6 сар хүртэл малчтад амаргүй байхыг хэлж байна. Ер нь энэ үйл бол одоо их маш хүйтний үйл болж байна. За тэгээ цас ихтэй хүйтний үйл болж байна. Хурвараа сүүлийн 2-3 жил хөөтө орохгүй болоод гарцсан мүү. Тэр нь одоо малчт бол одоо ер нь тэгээд малын үед одоо ер нь хүйт нь орлоо 91-г малад өвс байхгүй дээр газар нь жилэн гарч гисэн. За малын хэвтэр буусаас эхлүүлээд одоо ер нь тэгээд байгаль бол одоо ер нь тэгээд малыг ер нь шинэ хүйтэр бол одоо дараад малчтын байдал хэвгээ байна. Одоо хэвгээ цаг их хэцүү болж байна. Танах ер нь хичнээн өвс тэжээлийн жил бэлтгэж авсан. Би 3 машин өвстэй тэгээд 200 пират авсан байгаа. Энэ өвсөд одоо 3 машин өвс намрыг бэлдэж авсан. Дээрээс одоо 200 пират аваад энэ хураацсан ингэ байж байна. Мал хэрэглээд ерөнхийдөө явж байна. За 200 пиратаас одоо ямар ч нэг 50 идэх ч байгаа. Би одоо манай малын ууланд байт юм тэгээд сая машинаараа 20-30 пират гаргаж өгөөд одоо иш хургаан одоо би нэг урт зарж өгөөд одоо тэнд надад тэгээд хүүхдүүд одоо тусгай хариулаад ялаад байж. Сүүлийн үед бол цасаараад одоо малч жаахан зутрангуй байдалтай орж байна. Одоо энэ дээрээс ахаад цас орох юм бол ер нь эвгүй байдалтай. Одоо ингээд цас орохгүй бол одоо ямар ч нэг торж одоохон дээрээ болж байна. Өвсөн дээр нь өвс одоо дөнгөж л хогондоо л орцсон байна өвсөнд. Ер нь ургаа юм бол итгэхгүй одоо. Дээрээ бол одоохон дээр хүүтэн байна. Цас нэг сайн арилж өгөхгүй. Тийм л янзтай. Энэ үеэр ажлын хэсэг Баянгол Улаанхүрээ багуудын малчин өрхүүдийн санал хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сан солилцсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан юм. Мөн өвлжилт хүндэрсэн сумдын малчтад туслах зорилгоор аймгийн засаг даргын санаачилгаар эхлүүлсэн малчтад туслахын айны хүрээнд албан байгууллагуудаас хандуулсан өвс тэжээл зарим параметралыг малчтад гардуулан өглөө. За малчтад туслахын айныг 11 сарын 1-ээс эхлээд 2 сарын 1 хүртэл 2 үе шатаар бол зохион байгуулсан. Аймгийн түвшинд нэг зохион байгуулсан, сумын түвшинд бас нэг зохион байгуулсан болж байгаа. Сумууд бол одоо янз бүрийн байдлаар бол зохион байгуулж байгаа байдал ашиглаж байгаа. Энд бол одоо хандив тусламжуудыг сумынхаа хэмжээнд аж ахуйн нэгжүүдээс цуглуулад мөн одоо бас байгууллагуудаа багуудтай шипи холбоо тогтоох нөгөө малчны хотод очиод одоо хашаа хороог нь барьж өгөх, малын одоо ихэнх сарвчийг янзалж өгөх, тэгээд мөн одоо малын нэмнээ, биелээ хийж өгөх гэх мэт ажлуудыг бол зохион байгуулж байгаа. За мөн одоо эргэж тойрох, цаашлаад одоо амралтаар нь хүүхдийг нь одоо гэрт нь хүргэж өгөх, буцааж авах ийм ажлуудыг сумын түвшинд бол зохион байгуулсан. За аймгийн түвшинд нийтээ 44 төрийн байгууллагууд бол бүгд оролцсон байж байгаа. За хоёрын хвшлийн байгууллагууд бас оролцсон. Бид бол одоо малчтад туслахын айны хүрээнд зөвлөсөн лааш, үтэнц, нэмнээ
будаа тижээл зэргийг бол одоо сумдад ажиллах үеэр ингээд нийтдээ бид нар 6 сумаар ажиллаад нэг 50 гаруй өрхөөр бол орж одоо яг газар дээр нь хүргэж ингэж ажиллаж байна. За цугласан үс тижээлийг бол эхний ээлжинд хүргүүлсэн. Одоо дараагийн ээлжийн үс тижээлийг бол хүргүүлнэ. Нэг сумд нэг 110 гаруй одоо боодлог үсийг бол хүргүүлэхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. Тэгээд энэ ажилд одоо бас идэвх санаачлагтай оролцсон төрийн бүс байгууллагууд бас баяр тархалж байгаа нийт малчтынхаа өмнөөс бол илэрхийлье. Тэгээд энд бас нэлээд ач холбогдол өгсөн байгууллагууд бас байж байгаа. Хавд төгс сургууль, Цэргийн анги гэх мэт одоо байгууллагууд бол маш идэвх санаачлагтай оролцсон. Энэ байгууллагуудад бол бас баяр талархаж байгаа илэрхийлье. Үүнээс гадна тус сумын зарим малчдын хувьд өвлжөө идэх хөвсгий болж дээрээс нь өтөг бууцны хүлцэн байгаа тул хавржаандаа буусан алиуд нилээдгүй байсан юм а. Юутайч малчид байгаа өвс тижээлийн нөөц бололцоогоо ашиглан энэ өвлийг давлаа гэхэд хавртаа хэцүүдхийг хэлэх малчид болон байсан. Тиймээс хаврын урт өдрүүдэд өвс тижээлээр хаврж тэр үед л ахин малчтай эргэж тойрч явахыг ажлын хэсгийнхэнд уламжилсан юм а.